Монгол улсын хоймор Сэлэнг сайхан нутагт минь Монгол улсад зөгийн аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхээр эх орны өнцөг булан бүрээс хөдөлмөрч, бүтээлч зүгийчд, зөгийн эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирсэн юм а. Ардын хувьсгалын анхны галыг бадраасан, партизан цэргүүдээрээ алдаршсан домог түүхт Шаамар нутагт минь зөгийн аж ахуй хэмээх нэгэн шин салбар үүсэж хөгжснөөр 161 ардаа орхилоо. Монгол улсын хоймор Сэлэнг сайхан нутагт маань Монгол улсад зөгийн аж ахуй үүсч хөгжсөний түүх 60 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэхээр эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хөдөлмөрч, бүтээлч, зөгийч, зөгийн эрдэмтэн судлаачид зон олон та бүхэндээ Монгол улсад зөгөөний салбар үүсч хөгжсөний түүх 60 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. За Монгол улсад зөгийн аж ахуй үүсгэн байгуулсан түүхэд 60 жилийн ойд бидний төлөвлөгөөний дагуу маш их сайхан зохион байгуулж сайхан болж өнгөрлөө. Ингээд одоо энд одоо орцож андуу мөнгө төгрөгийн тусцаа үзүүлсэн аймгийн засаг даргын тамгын газар Адраа төслийн байгууллага болон одоо бусад одоо байгууллага за зөгийчдөө маш их баярлалаа. Ингээд одоо та бүхэнд ажлын өндөр амжилтыг хүсэж амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээрээ. Манай Монгол орны зөгийчдийн 16 аймгаас 8 аймаг одоо газрын хол усны хугацаас ирж энэ одоо зөгийхээ 60 жилийн ойд түүхэн их ажил удагш орцсонд туйлын баяртай байна. Ингээд нийт одоо нэслэг сүргийн эзэд та бүхэнд маш их одоо өндөр амжилтыг хүсээрээ. Зөгийн сүргэн маань Түмбэн бодог, зөгийчд маань өшөө олон болж 70 жилийн ойгоо сайхан тэмдэглэхийг та бүхэндээс хүсье. За сайхан баярлалаа та. За баярлалаа. Манай зөгийчд өөрсдийнх ажилласан усууд. Тэгээ энэ одоо 60 жилийн том арга хэмжээг бол манай зөгийчдийн дундаас энэ баярыг одоо тэмдэглэн өргөл комисс гарсан. За энэ комиссийн одоо хүрээнд бол маш өндөр одоо зохион байгуулсан. Утга арга хэмжээ хэлбэр агуулгаараа бол бас одоо өмнөх одоо тэмдэглэжсэн одоо арга барил хэлбэрээс бол шал өөрөөр одоо зохион байгуулсан. Комиссийнхандаа бол бас талархаж байгаа юм. Сумынхаа зөгийчдийн өмнөөс анх одоо Монгол улсад бол манайх хуучны зөвлөлт бод улсаас одоо зөгийг оруулж иж 1959 онд зөгийг оруулж иж зөгийн аж ахуй анх одоо үүссэн юм түүхтэй. За энэ одоо зөгийг үүсгэхэд бол манай ахмадууд хэдэмтэн одоо доктор Шагдрага, Жамцгай гэх мэтлэнгийн хүмүүсийн одоо хүч хөдөлмөр өөрсдийнх нь оюун ухаан за амьдрал ахуйгаа зориулсан одоо ийм том одоо ажил. Энэ зөвхөн одоо Шаамраар оглоо зогсохгүй Сэлэнг аймгийн зөгийн Сэлэнг аймгийн брэнд бүтээгдэхүүн болтоо бол Монгол улстай бол танигдсан. Цаашдаа бол бас одоо энэ Сэлэнг аймгийн брэнд бүтээгдэхүүн Шаамрын одоо зөгийн одоо бүтээгдэхүүн бол одоо гадаадд олон улсад одоо бас нийлүүлэх ийм одоо боломжтой. Энэ зөгийн аж ахуй хөгжүүлэх за энэ одоо цэвэр байгаль экологийн одоо бүтээгдэхүүнийг одоо бий болгоход одоо өөртөө хүч хөдөлмөр цаг зав оюун ухаанаа одоо зориулж байгаа нийт зөгийчтэй бол бас баярын мэндийн дахин өргөөд хэрүүлэх сайн сайхан хүсээрээ. Тухайн үеийн төр засгийн оновчтой бодлого шийдвэр эрдэм шинжилгээний ажилтнуудын уйггүй хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Монгол орны нуг, ойд хээрийн бүсэд балт зүгийг нутагшуулах, өсгөн үржүүлэх, байгалийн олон зүйл цэцгийн зөгийн бал, лав, жилий, цэцгийн тоос гэх зэрэг олон төрлийн эрүүл тансаг, эмчилгээний өндөр агуулмжтай бүтээгдэхүүнийг гаргаж авах боломжтойг нотолсноор хөдөө аж ахуйн нэгэн шин салбар манай эх оронд дэлгэрэн хөгжиж өнөөдөр Монгол улсын хэмжээнд 16 аймгийн 162 суманд 1000 гаруй зөгийчд 100000 гаруй зөгийн бүлийг өсгөн үржүүлж ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад үнж баршгүй хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Нийтдээ одоо 19 аймагт зөгийн аж ахуй салбартай одоо зөгийчдтэй боллоо. Доктортой аж ахуй эрхэлж байна. Үүний бол одоо 9 аймагт аж ахуйн хэлбэр нэлээд өргөн хэмжээнд дэлгэрээд хөгжиж явж байна. Одоо төрийн бодлоод салбар маань тусгагдаад төр засгаас бас дэмжих арга хэмжээг өөртөө авч хэрэгжүүлж байна. За эрчимцэн малын аж ахуй дэмжих үндэсний хөтөлбөрт зөгийн аж ахуйн салбар дэд хөтөлбөрөөр тусгагдаад одоо эх 5 жилийн хугацаанд тууштай дэмжигдэхээр ийм хөтөлбөр хөдөлгөөнд тусгагдсан байна. Монгол улсын одоо нийт Монгол улсын баруун хязгаар Алтай давхан богдын хөвөнөөс эхлээд орнодын одоо их тал даяар дахин одоо Монгол улсынхаа
байгаль орчныг бүхэн сэргээх ажлыг хийж эсдэг сүргээ маллан одоо өсгөн үржүүлж байгаа. Хүн ардаа амтд балаар дайлж эрүүл мэндээр одоо сахин хамгаалж ажиллаж байгаа нийт одоо 1000 гаруй зөвлөгчтэй энэ баярын өдрийн мэдлэгийг дэвшүүлье. Монгол улсад дэлхийн түвшинд энэ зэрэгцэн үйл ажиллагаа явуулдаг цөөхөн салбарын нэг нь зүгийн аж ахуй юм. Манай зүгийчид өнгөрсөн 60 жилд дэлхийд даяар салбартай Алимонди хэмээх дэлхийн зүгийн холбооны бүрэн эрхт гишүүн болж чадсанаар олон улсын хэмжээнд их орныхоо нэрийг гаргаж бүтээгдэхүүнээ гадаадын 30 гаруй оронд сурталчилж таниулах үйлсд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бахтам амжилтаар түүхт ойгоо огтж байна. Бид нэр Дулаан хааны зөвгичид манай анхны зөвгичид 2011 онд 10 хүнтэйгээр байгуулагдчихсан. Одоо 30 гаруй хүмүүстэй 2-3 бүл явдаг. Тэгээд бид нэр Мангартын хөндий 50 жилийн ойд орж исэн бол одоо 10 жилийн дараа 60 жилийн ойд энэ сайхан Сэлэнг аймгийн сайхан нутаг сайхны хөтөл дээр бүгдээрээ ирж хаад маш их баяртай сэтгэл өндөр байна. За тэгээд одоо энэ Монголын бүх зөвгичдэр энэ шаамар газараас ирсэн олон зөвгичд одоо зөвгичдийнхаа 60 жилийн он баярын мэнд хүргье. За манай зүүн бүрэн сум 2012 онд дэлхийн зүүн олон улсын байгууллагын шугамар юу болсон 8 хүн нөгөө шаамарын сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаад 14 хоног суралцаж төгссөн. Тэгээд 40 бүл зөвгөө авсан. Тэгэл одоо тэрнээс хойш тэгэл 14 оноос гэж төгсөөд 16 он гэл хамгийн сүүлчийнх нь чи одоо 17 он төгссөн. Олуулаад болж байна. Олуулаад одоо бараг 30 гаруй 40-од бол. Айл одоо зөвөйтэй байгаа. 40 өрх. За манай бүрэнгийнхэн чи одоо тэгээ нөгөө бонгийн тохоо тэгэл дунд чирээ ариун хур баян хангаа гэл тэгээ явж байгаа. Айл байгалийн тийм балт урмал ихтэй таримл урмал тэгэл юугаа дагаад явчихдаг. Тийм за одоо нийт ингээд зөвгөчтэй одоо зөвгөчдийн 60 жилийн баярын мэнд хүргье. 60 жилийн ойг одоо энэ Монгол эх орныхон өнцөг булангаас ирсэн тэр дундаа төвдөн гаршиж одоо нутгшуулсан Шаамар нутгийн Сэлэнг нутгийн Дархан нутгийн зөвгөчтэй бүгдтэй ингэж хамтран тэмдэглэж байгаадаа баяртай байна. 80-аад оны дундуур нэг 3 суманд зөвгийн аж ахуй үүсч бий болсон байдгийг. Тэгээ энэ зах зээлийн нийгэм гэдэгт өртөөд тэгээд хэсэг тасраад тэгээ 2014 оноос дэлхийн зөнгийн шугамар манай Баталзын суманд нэг бүлэг бий болж 20 зөвгөйтэй 10 зөвгөйчтэй ажиллаа эхэлснээс хойш одоо өөр хангайд нэг 4 сум нийтдээ нэг 15-6 зөвгөйчтэй 120-од бүл зөвгий малж арчилж одоо эх орныхон зөвгийн аж ахуйн энэ өрнөлтөнд бид хувь нэмрээ оруулж байна да. Бид өнөөдөр 1959 онд Монголын зөвгийн аж банк хорхон бүл зөвгийтэйгээр Шалцав Жамц гэж хөгжим Монгол нутгшуулж авчирч үүсгэжсэн бол одоо Монгол орны 16 аймаг 162 суманд 10,000 өмөл зөвгийтэй мянгаад зөвгийчин зөвгийчд ингэж өргөжж амьдарч байгаа бол маш таатай байна. Одоо манай зөвгийчд өнөөдөр энэ сайхан баяраа тэмдэглээд Сэлэнг аймгийн сайхны хөтлөгд газар ирсэн сайхан баяраа тэмдэглээд явж байна. Ийм ч тав хүнд аз жаргал ирүүлэх сайхан хүсэж өрөөё. Одоо Сэлэнгийн Шаамар сум гэдэг чи одоо 1959 онд Монгол анх хатар эзэмших зөвгөөж эрхэлсэн анхны алим жимс зөвгөөж эрхэлсэн онцгой ер нь байгалийн тогтос байдал газар зүйн байрлалын хувьд бол Шаамар сайн гайхалтай сум л да. Тэгээд дараа нь бол би бол өөрөө орхон сумынх. Манай орхон сум бол мөн адилхан зөвгөөржүүлийн 3 дугаар хэрэм гэж байгуулагдсан дараа. Тэгэхээр манай орхон сум мөн адилхан газар зүйн байрлалын далайн түвшнээс 630 м, цагуурын станцын 630, байгалийн 600 м-ээр амьдардаг. Монголын газар зүйн байрлалын хувьд бол
далайн төвшөөс 3 дахь орн гэж явдаг охин сум. Тийм ч зөгийн аж ахуй газар тариал нь хослон эрхлэхэд маш таатай. Үзэх тийм гоё газрууд л та. Тийм учраас одоо энэ үеийн зөгийчд яг шаамар орхноос гаралтаа энэ дээрээ цуглархад бүгд нэгэ тань яалчгүй бүгд амь нэгтэй цөөхөлөө. Тэгээд үе дамжсан зөгийчд хүртэл тэр хөгшчүүд буурлуудыг бүгдийг таньж эхэллээ. Танихаа зараа зүгээр тийм гоё л цөөхөн тийм цогц аж ахуй л да зөгийч хол. Тэр аж ахуйгаар бид нэр бахархаж явдаг. За эхлээд би энэ дэрсэн хүмүүсүүдээр санилцуулъя. Энэ чэнэс энэ гурвуулаа зөгийч байсан улсуудаа. Энд бас дээрээ зөгийч улсууд миний хажуудад сууж байна. За би өөрөө Батцанбөр сумд байдаг зөгийн эрдэм шинжилгээний сарсан эрдэм шинжилгээний ажилтан байсан хүн. Би зөгийн өвчнөөр эрдэм шинжилгээний ажил хийж зөгийн кафор өвчнийг анхлан онцлж Монголд тэр онцлсон юугаараа зөгийн одоо кафор өвчнийг таних уралжийг гаргаж явж батлуулаад эрдмийн зөвлөлөөр энэ эрдмийн зөвлөлөө Монгол улсын тэр үед байсан эрдэм шинжилгээний том докторууд тойгоо занаа энэ зэрэгсэн том докторууд орж миний эрдэм шинжилгээний ажлыг баталж өгсөн ийм юм байна. Миний эрдэм шинжилгээний ажлыг цаашид үргэлжлүүлэн зөгийн өвчнөө энэ микробоор хулгана өхүүлэх болохыг биш үү гэж надад асуулт тавьж ирсэн. Тэгээд би өөрийнхөө эрдэм шинжилгээний ажлын нэг тайлбар тавихтаа миний зөгийн миний хэрээн дээр 20 гаруй өгсөн хулгана байлаа. Түүнээс гадна одоо усан гахаа туулай байсан. Эдгээр энтиг зөгийнээс гаргаж авсан тэр микробоор тарж янз бүрийн тунгаар тарж өвчлүүлээд өхүүлээд тэрнээс зөгийн тэр өвчний микробыг гаргаж бүтээсэн ийм хүн юм аа. Тэгээд энэ бол нэгэн ашигтай болсон ийм байгаа юм. Тэгээ манай багш нар тэр эрдэнэт за чи энийг цааш нь үргэлжлүүлээ. Энэ чиний энэ ажилд бол ер нь тун юутай ажил шүү гэсэн. Тэгээд миний бас өвчтэй тэгээ цааш нь үргэлжлүүлж чадаагүй байна. Одоо тэрэндээ харамсаж байдгийг. Гэхдээ миний ажлыг цааш нь үргэлжлүүлээд юу хэм бол Монгол улсад их ашигтай гэж би өөрөө боддог юм. Гэхдээ ингээ хөдөөгөр явжгаад үдийн цагаан хотныг хараад хэрвээ би энэ зөгийнээс гаргаж авсан энэ микробоор энэ хотныг устгасан бол улсад маш их хэмжээний ашигтай болох уу гэж өөрөө найдаж явдаг хүн. Энэ өвчний микроб нэг уст мал талдахгүй, хүн талдахгүй зөвхөн тэр одоо хулгунуудыг зөндөө өхүүлж байсан ийм юутай юм аа. Тэгээд одоо бол яг тэ хүүхдүүдэд зөвлөгөө өгөөд эднэртээ бас ингэж ажиллагээд ингэ явж байна. Тэгээд ер нь одоо зөгийг өржүүлэх, зөгийн эрүүл ахуйг сайжруулах хэрэгтэй юм аа. Манайхан зөгийн эрүүл ахуй, орчны эрүүл ахуйг ерөөсө бодохгүй байна. Хэн нэгэн хүн ирээд тийм одоо үйлчээ барина. Ингээд юу ичих нь булаацгал гэн. Гаднаас янз бүрийн зөгийг хэрж байна. Энэ чинь гаднаасаа өвчин автраад байна шүү. Энийг анхаарахгүй. Одоо бол юунаас юу хятадаас бахан зөгийг ирлээд нэнтэндээс зөгийг ирлээд энэ тэр ирсэн зөгийн Монголын цагуурын нөхцөл тасан зогсож чадах нүггүй юу гэдгийг удаар үзээгүй байж тэр бахан зөгийг авчираад нөгөө хэдэн зөгийг тараагаад өгчдөг. Өвлжөнд нэг өвлжүүлээд гараад ирэхэд нь жишээл 10 зөгийг байгуул 8 нөхөд 2 нь эрүүл гарч байгаа жишээтэй байна. Ийм учраас ер нь Монгол улс цэвэр сайхан зөгийтэй өргөжүүлжсэн зөгийтэй энийг хамгаалж үлдэх ашигтай байгаа юм шүү дээ. Яг манай зөгийн улсууд цаашдаа зөндөө олон улсуудад юу яасан өргөжүүлж байгаа. Жишээлбэл манай одоо аймагтууд Жаргалд байна, Баян цогт байна,
Борнуур байна, манай Балцсан бүр байна, Мөнгөн морт байна. Энэ газруудад энэ зүгийнүүдийг үржүүлж байгаа. За манай энэ зүгийнүүдийг үржүүлэхэд одоо манай эрдэмтэд нэлээд их одоо тус хөрөг манай сумд бүтээхэд одоо манай улс заяарын улсууд нэлээд юу хийж байгаа энэ юм аа. Тэгээ манай зүгийчд болоод энэ хуучин одоо 90 одоо хавьсгал үүсгээс өмнө өчнөө зүгийтэй байлаа шүү дээ. 4-500 мянган зүгийтэй байсан. Одоо зөвхөн тэр яг л 90 оны үед чинь арчил үсэж хөвчлээд тэгээд бараг байхгүй болсон чинь одоо сэргэн мандаж байна. Энэ сэргэн мандалтын үед нь Монгол улс даяар энэ зүгийг зөвхөн одоо яаж үржүүлэх талаар одоо мэдлэгтэй болж байна одоо залуучууд. Гэхдээ гаднаас атарч байгаа тэр зүгийг энэ залуучууд шууд ингээд хамаагүй өгч болохгүй юм аа. Өөрөөр хэлэх юм бол 1 жил юм уу хэдэн сар тусгай байлгаж байгаад Монгол орны нөхцөлд одоо 2-3 сар ч гэсэн дасгаад ингээд өгч байгаа бол эднэрт байна юу вэ? Тэгээд манайхан сүйд нь ингэж байна шүү. Одоо эренгүүд нь вагон дээрээс юм уу одоо ачиж ирсэн машинаас нь буулгаад за энийг ав 20-30-аар нь ав гэж ингээд өгчдөг. Ингээд одоо эцэст нь яаж яах вэ? Хэдэн муусан зүгийж оо тэдний нөхөдсөн байх шүү гэдэг ингэдэг. Энэ бол улсын одоо зүгийн талын бодлого сул байна муу байна. Ийм учраас энийг бодох хэрэгтэй. Ерэн зүгийг бүрдүүлэхдээ эрүүл ах бай. Орчны эрүүл ах бай. Энэ маш их шаардлагатай гэдэг нь улсууд сайн мэдэж явах хэрэгтэй. Хамгийн наадах нь одоо бид нар ч Варатоз өвчнөд тэмцэж байна гэж Оросоос авчирсан нэг ийм цаас байгаа юм да. Тэр одоо Варатоз өвчний эсрэг энийг хийсэн цаас тэр ингээд тавьчихдаг. Тэгтээ зөгийн өгөхөд байна гэж. Тэр чинь тэгдэггүй юм. Яг гэвэл зэрэг зөгийнхаа үүрийн таг дорн сонин юм уу цаас дэвсээд эргэн тойрно. Ингээд тослог юу төрхөж маасны одоо товууд юм уу одоо валжийн энийг ингээд тавьсан нөхцөл зөгийн чинь ингээд сэгсэрхтэр өөрт нь наалж байсан тэр Варасууцын гашуудыг ингээд унгаддаг байхгүй юу? Тэгээ унгахтай зэрэг чи өгдөггүй юм. Шууд өгнө гэж байхгүй. Тэр чи яг хөтөлөг дор наадсан өнөө валжийн тэр одоо товууд мууд янз бүрийн төрхтөг тэрэндээ наалдаад өрсдөг. Тэгээд зүгийн чин үзээд нөгөөдний хэд наалдсан байв ингээд нэнийг аваад шатаад устгадаг. Ийм үүтэй. Түүнээс манайхан авсраад нэг цаастай юугаа ингэж юугаа зүгийн Варатоосоос одоо бид сэргийлж байна. Бид өөрснөө ихаа сэтгэл санааг амирлан ойлгож болохгүй. Энийг батан зөвлөх хэрэгтэй байна. За манай Төв аймгийн хэмжээнд зөгийч сүүлийн үед бол нэлээд их өсөж байгаа. Зөгийн аж ахуй эрхлэх энэ байгаль экологт ээлтэй мөн соён гэгэрүүлэх эдийн засгийн ингээд олон талын ач холбогдол өхөний зөгийн аж ахуй хөгжүүлэхэд бол сүүлийн үед манай одоо иргэд маань маш их анхаарч байгаа. За манай сумын хувьд бол манай Батцсан бүр сум байгаа. Төв аймгийн зөгийн аж ахуйн одоо үндсэн шинжлэх ухааны бааз суур юм байдаг газар. Тэгээд үндсэндээ бол одоо зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд байгаль цагуурын хувьд бол өндөрлөг. Гэхдээ энэ таарсан дум хомгийг бол гаргаж ажилласан эрдэмтэн судлаач сая одоо таны ярилцлага авсан манай судлаач нарийн бичгийн дараа эзэмшилгээний ажилтнууд гэдэг ийм олон хүмүүс өнөөдөр ажилласан. За ингээд зөгийн аж ахуй гэдэг Монгол оронд нутагшаад үүсч өгдснээ 60 жил үе 160 гэдэг өнгөрчээ. Эргээд бид нар эндээс нь харахад бол зөгийн аж ахуйд оруулсан шинжлэх ухааны хувь нэмэр мөн одоо иргэдэд ойлголт өгсөн энэ бүх одоо сайн сайхан зүйлүүдийг эргээд харахад бол өнөөдөр үнэхээр энэ аж ахуй гэдэг юм бол хөгжүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг бол харагдсан. За Монгол орны зөгийн аж ахуй гэдэг байгаль цагуурн зөгцсөн газар хинтээ дорнод увс ховд за тэгээд булган за манай энэ одоо үндсэн бааз суур энэ Сэлэнг аймаг Шаамар сум, Орхон сум гэдэг олон газар байна. Төв аймгийн хэмжээнд бол одоо сүүлийн үед бол зөгийн аж ахуй талаар хөгжүүлэхээр
бас иргэд маань аж ахуй нэгжүүд маань нийлж холбоо байгуулах нэгдэж одоо эрх ашгаа мөн одоо мэрэгжил арга зүйн зөвлөгөө авах гэх мэтлэнгийн олон ажлуудыг өрнүүлээд байгаа маа. Тэгээ зөгийн маань өөрөө ганцхан бал гэдэг бүтээгдэхүүн гаргахаас гадна бас чамин одоо чимхлүүр гэдэг шиг ажилтаа тийм олон бүтээгдэхүүн гаргадаг. Зөгийн жилий гэж байна, сүүн цэр гэж байна, хор гэж байна, за цэцгийн тоос гэж байна. Өөрөө бас тэр чин нэр амтны өгсөний дараагаар хүртэл нэлзэн бүтээгдэхүүн болох бодмоорг болдог гэд энийг бол одоо ангаах ухаан бол ботлоод энийг түүхий дээр авч ашиглаад бол нэлээд олон жил болсон байдаг. Энэний ч одоо түүх баримт материал юмнууд бол манай одоо хойд төршид хамгийн одоо их хэлбэг байдаг. Оросын ардын арга гэж хэрэглэгдэг, эмчилгээнд хэрэглэгдэг, ардын уламжлалт аргалд хэрэглэгдэг тийм сайн одоо аж ахуй буюу одоо ийм салбар байгаа. Засаг дарга төвний тамгын газрын нэрийн өмнөөс бас баяр хүргэе. Мөн зөвгөжтэй одоо цаашдаа олон сайхан бүлээ өсгөж балаа сав саваар дүүрэн байх авах болтугай гэж хүсье өрөөё. Нийт зөвгөжтэй баярын мэнд хүргье. Манай хөвсгөл нэлийн сүүлийн үеүдд зөвгийн аж ахуй орж ирсэн, сүүлд хөгжиж байгаа аж ахуй. За хөвсгөлд яагаад ингэ сүүлд орж ирсэн бэ гэхээр цаг уур байгалийн онцлогоос шалтгаалаад нэлийн сүүлд орж ирсэн. Нэгдүгээрт их өндөрлөг сэрүүн цэвдэгшил ихтэй газар учраас зөвгийн аж ахуй үржих боломжгүй гэж үздэг байсан. За энэ би өөрөө мал зууч мэрэгчлээ. За тэгээд яагаад энэ сайхан аж ахуйг хөгжүүлж болохгүй юм бол ерөөсөө л энэ аж ахуйг хөгжүүлэе гэсэн бодол дотроо тээж явсан учраас зөвгий гэдэг аж ахуйг анх Хөвсгөл аймгийн Чанман өндөр суманд 2009 онд анх оруулж ирсэн. За ингээд оруулж ирж байхад бол бас тэр зөвгийн аж ахуйн талын анхны мэдгэдэггүй байхгүй, ойлголт байхгүй хүмүүс маань маш эмзгээр хүлээж авч ирсэн. Нэгдүгээрт энэ өсөж болохгүй ийм өндөрлөг газар өсөх боломжгүй гэсэн аж ахуйг оруулж ирлээ. Энэ одоо ингээд цаашаа өсөх үгүй юу? Бид нар бол ямар ч энэ талаар мэдлэггүй байхад ийм оруулж ирлээ гэсэн анхны тийм хүмүүс байсан. За энэ маань маш хурдан хугацаанд хүмүүс айгүй хурдан ойлголт авсан. Энэ зөвгийн аж ахуй хүн болон байгальд маш ашиг тустай юм байна. Энэ зөвгийн аж ахуй хичнээн өндөрлөг цэвдэр шилэгтэй газар байсан ч өсөх боломжтой юм байна гэдгийг л Хөвсгөл аймагт ойлгуулсан да. Тэгээд Хөвсгөл аймагт одоогийн байдлаар 13 сум зүгийтэй. За манай зөвхөн манай сум гэхтэл одоо 90-д бүл зүгийтэй болчихсон. 10 гаруй зүгийчнтэй болчихсон байж байна. Энэ маань шинэ аж ахуйг зоригтойгоор оруулж ирсний хүч буян тэрний л ашиг яваа. Зүгийг яагаад ингэж сонирхсан бэ гэхээр зүгийн маань өөрөө эдийн засгийн болон хүний амьдралд за дээрэс нь байгаль орчиндөө маш их ач тустай учраас зүгийн аж ахуйг оруулж ирсэн. Ганцхан онцлог нь манайх их орой хавар болж дулаардаг. Намар нь их эрт сэрүүхэн болдог учраас ажиллах хугацаа манд богинохон хэдий боловч бүтээгдэхүүн маш ихийг авч чаддаг. Тармил ургамал байхгүй. За ялангуяа манай Чанман суманд бол Чанман өндөр суманд дандаа байгалийн олон цэцгэс байдаг учраас байгалийн олон цэцгэсийн бал маань маш өндөр бүтээгдэхүүн өгдөг. Өндөр үр чанартай, дээрэс нь хүний эрүүл мэндэд их сайн байдаг та. За Хөвсгөлийн маань аймгийн хэмжээгээр Хөвсгөлийн зөвгөчдийн холбоо гэж байгаа. За холбоон дээр сум болгоны төлөөлөл болгоод нэг зөвгөчнгүүд зөвгөчдийн нийгмийг тэргүүлж явдаг. За энэ нийгэмлэг маань маш их юм хийсэн. Дээрээс нь биднийг ингээд зөвгөйтэй болоход дэлхийн зөнгийн хамт олон болон сүүлд энэ хамгаалан гишүүнээ оруулж ирсэн нуурын төслийн хамт олонд та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхний үр хүчээр манай Хөвсгөл аймаг зөвгөйтэй болсон. Та бүхний тэр сайхан их мэдээлэл сургалт явуулсны хүчинд бид нэр зөвгөйчин болсон. Ийм учраас та нартай маш их баярлалаа. Дээрэс нь Хөвсгөл аймгийн засаг дарга маань маш их сайхан хамтарч ажилладаг. Зөвгийг маш их дэмждэг. Зөвгөйчдтэйгээ айгүй ойрхон, айгүй сайн ойлгож биднийг дэмжиж ажилладаг. Сумын засаг дарга
Хүсгэл аймгийн Чандмөндөр сумын засаг дарга Хээнг төвшин байна. Бид нарыг бас их ойлгодог, байнга тусалж яадаг жижиг дунд үйлдвэр сум хөгжүүлэх сангаас маш их төслүүд дэмжиж өгч байгаа зүгийгээр төсөж иж өссөн хүмүүсийг дээрээс нь зүгийн дээр ажиллаж байгаа хүмүүсийг маш их сайн ойлгож байгаа. Ингээд энэ бүхэндээ та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Зүгийн 60 жилд оролцож байгаа аймаг болгоноос ирсэн зүгийчд болно. Монгол орны өнцөг булан бүрт байгаа зүгийчтэй бүгдэнд нь эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхэндээ ажлын их өндөр амжилт хүсье. Манай Хинтээ аймгийн зүгийчд нь 2009 онд анх удаа Нэстгэл сүргийн гайхамшиг Дэлхийн зүүн Монгол улсын байгууллагын Нэстгэл сүргийн гайхамшиг гэдэг төсөлд хамрагдаж анх удаа зүгийтэй болсон улсууд байгаа. Энэ юунд мань хамрагдаж ирсэн улсууд маань надтай цуг бас ирсэн байж байгаа. Манай Хинтээ аймгийн зүгийчд нь бол одоо зүгийн үйл ажиллагааг эхлээд 10 жил болж байна. 2009 оноос эхэлсэн. Үүнээс л Хинтээ аймгийн зүгүүчдийн холбоо маань үүсгэн байгуулагдаад одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хинтээ аймгийн хэмжээгээр бол манай зүгүүчд л 30 гаруй зүгүүчд байна. 30 гаруй зүгүүчд нь 300 бүлтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Би Өвсгөл аймгаас Чандмөн өндрөө төлөөлж ирсэн бас зүгийчин байна. За миний хувьд болохоор олон зүгийчд дотор олон сайхан юм туршлага хуримтлуулж байна. Миний хувьд болохоор багш мэргэжилтийн хүн байгаа. Тэгээ олон сайхан багш нарыг бас дагуулж зүгийчин болгож байгаа. Ингээд нэг баг, нэг бүлэг үүсгэн. За манай бүлэгт болохоор хөгжлийн бэрхшээлтэй ч хүн би, өргөдлөхөөс эмэгтэйчүүд би, за багш нарч би ингээд зүгийн бүлгээ харивчин дэлгэрэх гэдэг нэртэйгээр байгуулад ажиллаж байгаа. За энэ дээр болохоор зөвөр би одоо энэ сайхан мэдлэг туршлага хуваалцсан олон багш нартаа бас баяр хүргэе гэж бодож байна. За бас нөгөө нуур тойрсон 6 сум бас төсөлд хамрагдсан байгаа. Энэ 6 сумын маань хүмүүст манай сум болохоор одоо яг зүгийн аж ахуйг барьж авсан бас нэг онцлогтой. Тэгээ Өвсгөл аймаг дотроо ч гэсэн одоо Чандмөн өндөр сум гэдээ бас нэлээд одоо өндөр уулын бүсд оршдог сайхан зэрлэг цэцгийн олон цэцгийн бал гаргадгаараа бас нэг онцлог юм аа гэж бодож байна. Тэгээд энэ хүү үйл ажиллагааг зохион байгуулсан Аслангийн аймаг, Дархан уул аймгийн хамт олондоо биднийг бас ингэж урьж авчирсан нутгийн одоо зүгийчин багш Бачаргал багштай болон бусад багш нартаа бас баяр хүргэе. Айн баярын арга хэмжээг хүндэтгэн ач холбогдол өгч Улаанбаатар хот, Ар хангай, Булган, Дархан уул, Хинтээ, Орхон, Төв, Өвөр хангай, Хөвсгөл аймагуудаас 300 гаруй зүгийчид хүрэлцэн ирж Айн баяртай оролцсон юм а. 60 жилийн ойг тохиолдулан эрхэлж байгаа ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж яваа зарим зүгийчдийг шагнаж урамшууллаа. Ийхүү Монгол улсад зүгийн аж ахуйн салбарын үүсэл хөгжил нь атар газар эзэмшсэн үйл явдалтай нэгэн адил төвшөнд Монголын түүхэнд бичигдэж үлдлээ.